Заасан байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За би нэг гадаадд байгаа болохоор жоохон асуудалтай маа. Яг миний нэг лайв хийдэг цагаар Монголд яг шөнө болчиход. Одоо энэ хараа би нэг ихнийхээ ажлыг дуусгаал нэг. Одоо яг энд 5:51 болж байна. Нэг жоохон амс гэж аваад нэг тэгээд дараагийнхаа ажил төрлийг зохицуулдаг. Тэгээд тэр хоорондоо нэг лайв хийчих гэхээр яг Монголд хүмүүс нэг дуг нойрондоо дугжирч идэг. Тэгээ яг нэг Монголын нэг ачаалттай үеэр нь болохоор би энэ дуг нойрондоо дугжирч идэх ёстой нэг таарсан юм аа. За тэгээ ямар ч байсан яах вэ? Нэг лайв хийгээ тавиад байна. Хүмүүс бас буцаагаад үзчих واخ гэж найдаад. За өнөөдөр нөгөө ерөнхий сэдв нь болохоор нөгөө лайв чин мөнгө эрдэнэ. Одоо буруудаа явуучих шиг боллоо цаачаа. Нөгөө нэг хотын дарга Нимбатрын нөгөө хотын төвөөр тавиад байгаа чулуунуудыг тэр чулуун заамуудыг эсэргүүцээд татвар төлөгчдийн мөнгийг ийм юмд ингээд зарчих гэж гээд яаж яхад чанар муутай байна штэ гээд. Ингээ явуулсан чи тэгсэн чи одоо нэг хідэн нөхдөд тэр чулуу тавьж байгаа компаниг нь за дээрээс нь тэр илүү дутуу тэр том дарга нар нь гарч ирээд нэг хэвлийн багварлаа хийгээд за тэн дээр өстө сүртэй ярьж байна. За нэг мөнх эртний чинь юм уу ял авч яасан ялтан гин тэнсэнгээр цуллагж исэн нэг муу дурак одоо ингээд бүхэл бүтэн хотын одоо энэ бодлогыг эсэргүүцээд бүр будаа болгоод ингээ лайв мав хийгээд байна гэж ирээд хэвлийн баг хурлаж байна. Тэгээд би энэ дээр бас нэг яг нэг өгүүлэхэд энэ том дарга нартай ерөөсөө нэг өглөөний мэд энэ хэлж байгаа ярьж байгаатай нэг л санаа нэгдэхгүй юм л да. Тэгээд тэн дээр бас нэг өөрийнхөө бодлыг хэлчихгээд за ерөнхийдөө хараа нэг лайв чин мөнгөрт нь яг юу хэлсэн гэхээр нэгдүгürt маш их мөнгө зарж байна. Одоо татвар төлөгчдийн маш их мөнгө зарж байна. Тэгээ хамгийн гол нь бид нар чинь одоо нэг Америк нэгдсэн улс шиг биш байхгүй юу? Эндээс ч мөнгө босгоод, тэндээс ч мөнгө босгоод ингэждэг. Нэг байгаа нэг баялгаал зарж нэг хідэн цаас босгодог. Тэгээд нэг арай хийж нэг олсон хідэн цаасаа ерөөсөө шал дэмий юмд. Нөгөө аминд тулсан юмд уг нь мөнгөө зарцуулмаар байна штэ. Тэгтэл ингээд таамаагүй юмд аваачаа зарцуулаад байна гэдгийг мөнгөрд нь ярьсан. За хоёрдугаарт нөгөө нэг солиод байгаа нөгөө нэг чулуун яг үнэндээ ямар ч чанар алга гэдгийг бүр өөрөө очиод үзүүлсэн. Тэгээ яаж яах вэ? Тэр нэг хуучин тавьсан тоосхыг нь бүр ингээд шидээд байхад зохиод байхад хагарахгүй. Гисэн нөгөө нэг тавьж байгаа чулуунд ганц зогсон чи хаг усраа явчих. Тэгсэн чи тэр нөгөө нэг том дарга нь болохоор чулуу ерөөсөө юу ч бол тэр тоосох чагаар нь чулуу чагаар нь цагаад тулах юм бол гэхдээ чулууг яаж игээ тавьчих юм бол илэгдэлт нь хамаагүй удаан байдаг гинэ. Тэгсэн тэгээд одоо ингээд та нар ингээд бодоод үзтээ. Яг үнэндээ одоо тэр тоосох тавиа тэр тоосгоо илэгдсэн нэг ширхэг зам байна уу та нарт? Та нар нэг очиод нэг одоо тэр нэг тоосох тавьснаас болоод тэгээд тэр нь илэгдээд одоо бүр ингээд бүр нэмгэрсэн. Тим юм нэг ширхэгч байхгүй. Угаасаа тийм байхгүй. Тэр тоосох байна уу, чулуу байна уу? Тэр угаасаа аль дээр нь хүнэл явж байгаа тохиолдолд тэр илэгдэнэ гэж. За ямар ч л байсан Нимбатрын насыг дуустал тэр илэгдэнэ гэж байхгүй. Гэтэл одоо ингээд илэгдээд нөгөө чулуу тавьчих юм бол илэгдэл нь хамаагүй бараг л одоо 100 жилийн юм яриад. За дээрэс нь мөнхөрд нь юу ярьсан гэхээр нөгөө нэг тавьж байгаа чулуу нь ядаж үндэсний үйлдвэрлэгч байсан бол хамаа алгаа. Гэтэл ингээ хужаагаас юм оруулаад ирсэн гэдэг. Нөгөө нэг одоо багцалсан боос нь тэр дээр нь байгаа цаас маасыг хүртэл үзүүлээд ингээ хятадын үйлдвэрээс ороод ирсэн. Гэхдээ тэгээ ядаж үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж байгаа бол хамаа алга гэсэн. Гэтэл үндэсний үйлдвэрлэлийг тэр тавьж байгаа юм нь хятадаас ороод ирсэн чулуу байна гэдгийг ярьсан. За тэгээ дээрэс нь мөнхөрдний ярьж байгаа юм болохоор яагаад ингээ зүгээр энэ зүгээр зам байж хахад энийг яагаад солиод байгаа юм бэ? Тэр урдах зам нь одоо бүр илэгдсэн бол хамаа алга, бүр хагарцсан бол хамаа алга, бүр одоо ингээд явхад хэцүү болсон бол хамаа алга. Гэтэл энэ нь зүгээр байж юм. Ерөөсө бүрэн чанарын шаардлага хангаад байхад яагаад солиод байгаа юм бэ гэдэг асуудлыг л мөнхөрд нь очиод ярьсан. Үнэндээ эн чинь мөнхөрд нь ярьсан болохоос бүгд л ярих ёстой асуудал байхгүй. Яагаад солиод байгаа юм? Тэгээ бид нар ч одоо Сауди Араб юм уу, Америк нэгдсэн улс юм уу? Бид нар чинь олж байгаа хэдхэн төгрөгтэй үйжиж яагаад энэ мөнгөө заавал энд зарцуулаад байгаа юм? Иннээс өөр шийдэх асуудал байхгүй юм уу? За тэгээ үнэхээр тавьж байгаа бол энийг ядаж нэг чанартай юм тавьчих болдгоо юм уу? Яагаараа хятадын үйлдвэрлэлийг дэмжих хятадаас оруулж ирээд байгаа. Тэгээд яг үнэндээ тэр тоосгоо нь чулуу байна уу? Ямар ялгаатай энэ дээр хүн л явж илээвэл цэвэрхэн харагч илээвэл гэдгийг ингээд одоо мөнхөрд нь ярьсан болохоос үнэндээ хүн болгоно л ярих асуудал. Гэтэл энийг нь одоо нөгөө нэг хотын дарга Нимбатар чи одоо бүр хэвлэлийн баг урал хийгээд нэг том дарга одоо нэг гачин нөхөр гарч ирсэн нь нөгөө мөнхөрдний чинь зүгээр нэг хэлэхгүй муу лайв чинэлгэн муу гэмт хэрэгтэнлэг муу тэнсэнгээр гарч ирсэн амтналэг энэ одоо хотын энэ бараг л төрийн энэ том бодлогыг нураах гэдэг ингээд санаатай улс төржөөд лайв хийгээд байна л гин одоо яг юу яриад байна.
Мөнх Эрдэнэ улс төрчөөд одоо яах вэ? Нөгөө Мөнх Эрдэнэ чи сая уг нэг улсын хурлд өрсөлдөхөд явсан. Тэгсэн чи яалаа. Нөгөө ял авч яасан ялтан гэдгээр нь одоо нэг улсын хурлын сонгуульд оруулаагүй. Одоо 24 оны сонгуульд оруулаагүй. Дахиад 28 оныхд оруулахгүй. Тэгэхээр одоо Мөнх Эрдэнэ яах гэж одоо ингэж улс төрчих ямар шаардлага вэ? Ингээд бодоод үзэнгүүт ерөөсөө нэг юм хэсэг хүмүүс одоо энийг хийж байгаа бизнесээ одоо энийг хин нэг ингээд зогсоочихгүй гэдгээс үхтлээл айж яана л да. Тэгээ ийм байж болохгүй юм анахан. За тэгээ дээрэс нь хэлж байгаа ярьж байгаа гэсэн чинь одоо нөгөө нэг тэр нэг хийж байгаа ажил нь дөнгөж 35%-тэй явж байгааг та нар ингээд бодоод үзтээ. Одоо нөгөө хотын тэр чигээр нь одоо хэдэн мянган 30 хэдэн мянган квадрат километр ч гинөө тэр замыг солих ёстой гинэ. Тэгээ тэр одоо тэр солих төлөвлөгөөт ажил нь дөнгөж 35%-тэй явж байгаа гэж байна. Одоо өнөөдөр 8 сарын 5 та нар ингээ бодоод үзтээ одоо солиод хэр удаж байгаа. Дөнгөж 35 дээр явж яадаг. Гэтэл одоо сургууль цэцэрлэг эхлэх гэж байна. Оюутнууд ирэх гэж байна. Бараг өнөө маргаашгүй ирэх гэж байна. Гисээ одоо энэ тиймдгүү ингээд одоо энийга нөгөө гүйцэн гэж 60%, 70%, 100% үргэн гээд. Одоо бүр нөгөө нэг хүмүүс ингээд стресстэй ядж хахад, ууралж ядж хахад ингээд одоо ингээд ийм ингээ хийгээд байгаа юм. Тэгээ энийг одоо ингээд зогсоосон хүмүүсийг ингээ харлуулад одоо гэмт хэрэгтэй инээ тэрэгээд. Тэгээ энэ дээр одоо ган хуйг нь одоо бүр үнэхээр одоо бүр ойлгохгүй нэ. Би одоо Нимбатрыг чадлаараа дэмжээ яваад байгаа юм хийх гээд бас сэтгэлтэй мундаг хүн. Тэгвэл иймэрхүү байдлаар ажил хийхгүй Нимбатраа. За дээрэс нөгөө нэг чулуу нь одоо халтардгүй л гин. Ингээ та нар бодоод үзтээ тэр тоосох нэхэд ийм бар заасан. Тэгс нөгөө чулуу нь ингээ гүйлгэр одоо алин дээр нь халтрах уу, удахгүй үйл болох гэж байна. Манай Монгол улсын нийслэл Улаанбаатар гэдэг чинь энэ дэлхийн хамгийн хүйтэн нийслэл, хамгийн их цас ордог. За дээрэс нь цэвэрлэгээ гэж манайх 0 заасан. Цэвэрлэгээний машин ч байхгүй хоттой ирнэ. Дээрээс нэг давс цацдаг, давсаа гараар цацдаг. Тэгээд одоо урд нь тоосог байхад ингээ хүмүүс унаад бэртээд гимтээд байдаг байсан. Одоо ингээ чулуу болчих юм байна. Мүлгэр болчих юм байна. Энэ дээр ингээ цас орох, чулуун дээр орохгүй болчи Монголыг тойрчи гэсэн байхгүй штэ. Цас ордгоор орно. Мүс болдгоороо болно. Нөгөө халтардаг магадлал нь одоо бүр ихтэн. Урд нь ингээд нэг өвлийн 3 сар одоо юу гэдгийг 1000 хүн гэмтээд 1000 хүн одоо хөл гараад сүүжээ хугалж байсан бол одоо дор хаяж 1500 болно. Энэ багасахгүй. Тэгээд л одоо энэ хараа цаашлуулаад ярих юм бол одоо энэ хараа нэг ийм хотын өнгө үзэмжийг нэг стандарт нэг ийм өнгө болгох гэж байгаа гинэ. Гэхдээ энэ одоо коммунист нийгэм байгуулах гэдэг байгаа юу? Энд чинь бүхэл бүтэн хот тэр чигээрээ ингээд чулуугаар хийцэн байл гээд одоо Нимбатарт хин одоо очкоо өгөх гээд байгаа юм. Хин энийг нь магтах гээд байгаа юм. Эн чинь зүгээр л нэг юм одоо мөнгө одоо ерөөсөө нэг юм өрөвдмөр. За тэгээ дээрээс нь тэр хэлж байгаа хүн нь Нимбатар хотын дарга болонгуудаа дөнгөж болсны дараа 4 хоногийн дараа тэр үндэсний үйлдвэрлэгч тэр чулуу молуу тавьдаг хүмүүсийг цуглуулад энэ Улаанбаатар хотын талбайг чулуугаар солио гэж бүр дарга болсныхаа дараа 4 өдөр гэж байна. Яагаад энэ хүн ийм ач холбогдол өгөө? 4 хоногийн дотор хамгийн ихэнд энийг яагаад? Тэгэхээр энэ Нимбатрын бүр анханасаа юм төлөвлөгөө энэ замыг солих тэр боржуурыг солих инээ тэрэ гэдэг чинь бүр ингээд төлөвлөгдсөн байсан ажил. Тэгэл энэ дээр нэг хэдэн хүмүүсийг цуглуулад ингээд одоо тэдэн квадрат метр талбайг хотын тэр чигээр нь чулуу болгоно. Нэг өнгө болгоно. Яагаад заавал хотын бүх замууд нэг юм стандарт нэг юм чулуу байх хэвээр. Одоо миний амьдарч байгаа Чикаго гэхэд ингээд блокоор ярьдаг. Одоо нэг 100 м явал нэг блок. Дараагийн 100 м нэг блок. Бүгд л өөр өнгөтэй, өөр чулуутай, өөр загвартай энэ чинь янз бүрээр л хийж штэ. Мөнгөндөө тааруулж जैन тэр тэгээд хийж जैन тэглээгээд өнөөдөр Чикаго дэлхийн стандартаас гарцсан одоо бүр ингээд хүн амьтын хоолоод ингээд байгаа юм ердөөсөө алга ба штэ. Гэтэл одоо коммунист нийгэмтэл ингэдэг баг, социалист нийгэмтэл ингэдэг баг. Дээрээс нэг үүрэг даалгавар өгөөл бүх юмыг нэг л байх хэвээр. Яг л ийм байх хэвээр гэдэг шиг. Яг л тэр журмаар ингээд яваад байна штэ. Тэгэхээр энийг одоо ингээд хин зогсоох юм хэрэг ард түмэн зогсоогооч. Одоо энэ 35%-тэй явж байгаа юм байна. Тэгээ одоо энэ хараа та нар удахгүй сургууль соёл цэцэрлэг ингээ бүх юм их гэж байна. Та нар бүр ууртай байна. Ингээд одоо орлого олоход хэцүү байна. Зам төвчрөөтэй байна. Гэтэл ийм юм хийгээд одоо ингээ завааруулаад ингээд одоо бүр уурыг чинь бараад бүр стрессийг чинь бараад бүр одоо удахгүй энээс болж хин хохирох юм. Та нар л өвчлөн. Ард түмэн та нар л энэ дээр халтарч унана. Та нар л энэ дээр сүүжээ хуглана. Тэгэхээр энийг одоо хин зогсоож чадах юм хэрэг та нар л зогсоох хэрэгтэй. Тэгээ дээрээс нь тэр нэг олж байгаа жоохон мөнгө хэрэгцээтэй юмдаа зарцуулаа. Өөр юмд биднэрт одоо бүр зарцуулах шийдэх асуудал түн байна. Гэтэл ингээд нэг тавьсан хотын дарга нь ингээд нэг гадна өнгө үзэмж нэг тийм чулуу солих тэрэн дээр ингээ хамаг анхаарлаа тавьсан. Тэрэн дээр бүр ингээ хамаг ач холбогдлоо өгцөн.
Тэгээд яг хөө сольж болно. Үнэхээр Сауди Араб шиг Америк шиг болсон бол бид нар мөнгө нь багтаж ядаад байгаа бол хамаа алга. Яаж л бол яаж сольж болно. Гэтэл биднэрт бүр энээс болоо нөгөө хүмүүсийн толгой дээр нөгөө улаан утасны зураг гараад байдаг шиг энэ монголчуудын толгой дээр гэх юм бол Америк хүчний толгой дээр ингээд монголчуудын толгой дээр бүр төмөн асуудал байна. Нэг ялангуяа Улаанбаатарчуудын толгой дээр. Гэтэл энийг шийдэх юм нөгөө нэг цаг нь болоогүй багтал энийг л шийдэх гээл энэ ард нь ингээд түмэн чухал асуудал байхад тэдрийг шийдэхгүй ичээж шал өөр асуудлуудыг ингээд шийдэх гээд яваад байгаа юм. Тэгээд дээрэс нь хараа үнэхээр үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжижсэн бол хамаа алга. Гэтэл нөгөө ярьж байгаа юм. Би одоо тэр санаанаас зохиож яриаггүй шүү. Сая тэр хэвлэлийн багуурал дээр ярьж байгаа хүмүүсийн нэг хэдхэн минутын бичлэгийг харахад л тэр ингэсэн байна. Тэр нэг чулууны тэр нэг тендер мендер нэг хэдхэн компанид хувааж өгсөн юм байна. За тэр нэг компани ихэнхийг аваад үлдэгдлээ. Тэгсэн чинь за зарим нь тэр чулууга өөрсдөө хийж байгаа юм байна. Гэсэн чи зарим нь хятадаас оруулаад ирж байгаа юм байна. Тэгсэн чи одоо ингээд очиод та нар хятадаас битээ оруулж ирээч үндэсний үйлдвэрлэлийг чи дэмжээч гэд бид нар яриа хийж байгаа гэж яриад байгаа байхгүй. Гэхдээ яриа хийх миг тэр одоо гэрээ мэрээ хийхээсээ өмнө тэр мэрээга ярьдгүй юм уу? Чулуун болоо тавих гэж байгаа бол ийм их ард түмний одоо татвар төлөгчдийн мөнгийг зарах гэж байгаа бол за окей. Тэр тендерт орох гэж байгаа бол хамгийн ихний нөхцөл үндэсний үйлдвэрлэгч өөрөөр хэлэх юм бол Монголд үйлдвэрлэсэн Монголд ажлын байр үүсгэсэн ийм чулуу 50 мавна гэдгийг хийдгүй юм уу? Тэгтэл ингээ хийгээд эхэлсэн нөгөө хүмүүс нөгөө нэг хятадаас чулуу оруулаад ирсэн тэрийг ингээ солио тавьж байгаа тэрний дараа нэг хідэн дарган нар гарч ирсэн хэвлэлийн багварлаар бид нар тэднэртэй ингээ яриа хэлцээр хийж байгаа хятадаас битээ оруулж ирээч гэсэн хүсэл тавьж байгаа гэд солиотой юм яриад ингээ солиотой юм ярьж байгаа хооронд аль хизээний баахан хятадын чулуу тавьчаад байна штэ. Эний чинь ингээ мөнгө эрдэнэ ярьсны төлөө мөнгө эрдэнэ чинь одоо нөгөө нэг гимт хэрэгтэнлгийн юу одоо мо тэнсэнгээр суллагдсан амтналгийн энэ төрийн бодлогыг бүр одоо саатуулах гэж байгаа эсэргүүцэх гэж байгаа нийгэм бол лайв ченлэг нь одоо эн чинь ямар хэцүү юм бэ? Тэгэл юм ярихаар одоо эн чинь нэг чулуу чагардын тоосох чагардын ингээд үгүй тэр нэг чулуу нь хараа зүгээр ингээд тавихаар чанартай байж болно зохид агарчж байна. Гэтэл тэр урд нь тавьсан байгаа юм нь болохоор ялгаа байхгүй чанартай тэр чулуунаасаа дутна гэсэн юм байхгүй. Гэтэл тэр зохиод үүсгэхэд нөгөө нэг урдлынх нь юм нь хагарахгүй гэтэл шинэ аваад ирсэн юм нь хагарчдаг. Тэгтэл ингээд бүх юм дэлхий дээр хагардаг гэдэг. Гэхдээ энэ чи одоо чандрынхаа хувьд ярьсан ч гэсэн тэр халтргаа гулгайгаа бодсон ч гэсэн бид нар чи одоо мөнгө төгрөгөө бодсон ч гэсэн одоо удахгүй энэ 12 9 сар болох гэж байна. Дээрээс нь бид нар ямар коммунист нийгэм байгуулах гэж байгаа ш. Аль талаа бодсон эн чинь одоо тий. Тэгээд өннөөс өөр эн чи одоо бид нар шийдэх асуудал байхгүй мөгүүл асуудал зөндөө байна. Энэ талаа бодсон ч гэсэн ийм ингээх шаардлага байхгүй байхгүй. Тэгэхээр энийг одоо ингээд хин одоо бойлуулах юм хэр ард түмэн та нар л одоо бүр бойлуулна. Тэгэхээр энийг одоо бүр хилээч яриач эсэргүүцээч тэмцээч. Тэгээ нөгөө нэг хідэн чулуу нэг одоо хуучин байсан хідэн тоосгуудаа яах гэж байгаа гэсэн чи бүгдээрээ бүтэн бүгдээрээ гоё шин. Тэрийг нь одоо хөдөө орон нутг руу явуулна гин эсвэл тэр хаана байдаг дүүрэгт тэр зам хэрэгцээтэй газар явуулна гин. Одоо нөгөөдгийн энэ аж ахуй угсрах аваачаа тэнд тавих дахиад бөөн зардал. Энд байсан чулууг тэнд аваач тавьчаад орондоо тэндээс чулуу авчираад ингэж зардал үүсгэж дабл стандарт үүсгэж ингэх одоо ямар шаардлагатай юм бэ? Бүр нэрээстэй үнэхээр одоо бүр өрөвдмөр юм а. Тэгээд ийм имийг одоо ингээд харсан ч хараагүй царайлаад сонсон сонсоогүй царайлаад ингээ явж байгаа хүмүүс одоо бүр үнэхээр өрөвдмөр байна. Тэгээд яг нь Нимбатрыг би дэмжиж байна. Гэхдээ Нимба одоо дарга арай л байна да одоо нэрээ. Тэгээ нэг Нимбатарт нэг юм байна. Юм нэг юм ингээд заагаад өгчүүл бүр сайн сурдаг. Би одоо нэг түрүүнийхээ лайв дээр ярьсан. Одоо энэ хотын нэг зам энэ бордюр солих молих гэж одоо тэр амар сайхнаас эхэлсэн баг. Дараа нь тэр сумын узар нэлээд төгөлдөршүүлсэн баг. За гэтэл одоо энэ нөгөө Нимбатрын үе дээр бүр одоо ингээд мэрэгжлийн болоод одоо бүр энд байсан чулууг энд тэнд аваач тавиад тэнд байсныг энд авчир тавиад тэгэл одоо бүр ингээд холион бандангийн ингээд хутгаад одоо бүр хэрэг алга. Тэгэл бодож байгаа юм хідэн чулуу солих, хідэн бордюр солих, хөнгө үзэмж нэг гаднаасаа нэг гоё бод харагдах. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг. Гадаадаас ирсэн ямар ч хүн Монголд юм бо ганцхан сая хүнтэй юм уу жижигхэн нэг мүү охтны нүх шиг хот байгуулчаа тэр дотроо ингээд төгжрээд гацаад уурлаад гэрэлтээд явж байгаа ийм хот. Ёстой нэр нэг гаднаасаа тэр чулууга тавина уу, тоосгоо тавина уу тэрийг хинч тоож харахгүй, тэнд хинч очгоо өгөхгүй юмн дээр яагаад ингээд ач холбогдол өгөөд ингээд яваад байгаа юм бэ? Тэр нэг ийм нэг ингээд нэг юм заагаад өгсөн нэг одоо нэг ийм балаа нэг ийм бордюр сольдог эндээс нэг ийм нэг ашигтай байдаг нэг хідэн компаниудаа ингэждэг ард түмний тархийг эргүүлждэг гэдэг тэрийг аль сурцсан тэрийг аль хийх гээл одоо нэг одоо Нимба гэдэг улаараа доохорч одоо гав ийг одоо миний би ингээд холоос хараад ингээд чимээгүй чадахгүй нэ Нимбатра
Чи бол одоо арай л байна. Одоо уг нь бол чиний хийх ажил наад ингээд балаа нэг хотын төгжрөл утаа үнээр дээр илүү дутуу машинаас гарч байгаа хордгийн имийг хязгаарлах ямар нэг стандартаа болох тэрэн дээр мөнгө цаасаа зарцуулах ёстой байтал тэргүй солилцсон замыг тэргүй зүг зүгээр байгаа имийг одоо ингээд дахин шинжилж ингэж хүмүүсийн уур уцаарыг хүргэж ингэх ерөөсөө шаардлага байхгүй. Одоо Монгол зүгээр ойрын 10 жилдээ 20 жилдээ бид нар тийм зүгээр л хараа энэ цаг нь болоогүй юм байхгүй. Энд чинь ингэх ерөөсөө шаардлага байхгүй. Энэ хараа цементээр цутгаад гэн юугаар гэвэл тэр урд нь байж байгаа тэр нэг тоосгон одоо нэг жижигхэн тоосгууд байна шүү дээ. Одоо тэр чинь ингээд нэвлүүлээд хийгээ тэр элсэн дээр ингээд тавьсан. Тэр чинь тийм ээ бүр одоо нэг л тавьсан бол тэр илэгдээд хорогдоод за ямар ч байсан Нимбаатрыг зүгээр л Нимбаатрын насыг зүгээр л Нимбаатраа миний өгсөн тэрийг чи илээж барахгүй чамаг өгсөний дараа л тэр илэгддэм үхээс энэ хэдэн жилдээ ойрын 40 50 жилдээ тэр тоосох илэгдэнэ гэж түүх байхгүй. Өнөөдөр би энэ дэлхийнтэй Европоор Америкаар би бүр өчнөө хотоор явсан. Тэр зүгээр тэр нэг тоосхон тэр нийлүүлээд тавьсан байтугай тэрнээс 7 дор зам энэ дэлхийн бүр супер нийслэлүүдээр зөндөө байж идэв. Тэглээгээ тэднийг сольдгүй. Тэднэрт ач холбогдол өгдөггүй. Тэгээд ер нь бүхэл бүтэн хот заавал нэг юм чулуун нэг юм зам стандартаа байх ёстой гэж ингэж мангарддаггүй маа. Тэгээ энийг нэг юм мангарцсан юм балаа юм яриад байгаа иймэрхүү нөхдүүдийг одоо тэгээд мөнх эрдэнэ чи одоо зайлуулъя. Энэ хотын дарга Нимбаатрыг явуулъя гэхгүй энэ чи одоо ярих л асуудал шүү дээ. Энд чи одоо би нэг мөнх эрднийг учиргүй өмөрөөд байгаа малга энэ чи ярих ёстой юмыг л ярьж гэн хэлэх ёстой юмыг л хэлж гэн. Тэгээд ингэ явж явахт нь одоо энэ ард түмөө нэг одоо угтаа бол та нар нэг жоохон дэмжиж ингээд яваач. Одоо энэ хотын дарга марга энэ чулуу сорилдог хүмүүс чи бүр мэрэгжлийн боллоо. Одоо бүр ингээ сүүлдээ ингээ хэрүүлэнгүүт ерөөсөө шүн. Ингээл та нарыг унтангууд л нөгөө унтаал босоод ирэхэд алимцны замын солилцсон. Унтангууд нь аваад өглөө босоод ирэхээс өмнө солио тавьсан. Ийм бүр мэрэгжлийн төвшөнд очичлоо штэ. Тэгэл нэг толгой эргүүлдэг одоо нэг хэвлийн баг хурал хийдэг. Хэрэгтэн ялтан тэнсэнгээр нь зарладаг ийм хүмүүс төрийн бодлогыг хотын бодлогыг устгах гээд байна. Гай хийгээд байна. Нэг жирийн нэг муу лайвчин гэж яриад л ингээл яриад. Тэгээ одоо лайвчин байхаараа яад вэ? Тэртээ цаг хугацаанд ийм болцсон. За нэг иймэрхүү байна. Холоос жоох стресстэй байна. Тэгээд стресстэй одоо тэгээд ямар би тэнд амьдарч байгаа ууш надад хамаатай биш гэ хаяул хаян тэгтээ чимэг үе чадахгүй нэ. Ямар ч байсан эндээс үгээ хэлээл явж л бай. Тэгээд одоо хизээ хаана хүрч тэр Нимбаатартай нэг нүүр тулд юм байгаа. За баяртай.